ийм насан дээрээ одоо төрдөө өнсүүлээд ийм хүндтэй одоо шагнал авсан дагавар туйл их баярлж байна. Тэгээ одоо анх одоо энэ таныг одоо ийм шагналаар шагнах гэж байна гэдэг бол бид надад хэлэхэд бол би одоо баг итгэж өгөхгүй. Тийм үү гэсэн чинь тийм дахин лавлсан. Осрын орлогоо өмнө үү гэсэн чинь мөн та одоо ингэж өглөөр шагналаар аваа гэж. Энэ бол над миний амьдрал хэзээч мартагдах шүү одоо. Тийм ээ? Хүн болгомжтой болдоод байдаг тийм сайхан хувь биш. Тийм сайхан аз жаргал нэгчд мэдрэгдсэн, баярлсан. Гавьяат жүжигчин цолоор Осрын норлохоо Улсын хүүхэлдэйн театрын Ахмад жүжигчин туслах найруулагч. Би бол ерөөсөө л энэ хүүхэд гэдэг энэ агуу ариухан одоо хүн бүхний ирээдүй болсон ийм гоё хүүхдүүдийн хувь заяатай өөрийгөө олонд баярлж явдаг л да. Яагаад тэгэхээр зэрэг би ерөөсөө л өөрөө хүүхэд байсан. 18 настай дөнгөж 10 дугаар ангид байж хүүхэд байхад нь намайг одоо драмын театргаас агуу тэр ардын жүжигчний дамдын сурангаа очиж намайг одоо жүжигчнэр шалгаж театрынхаа тайзан дээр би өрж авчирж байхдаа би формтойгоо л ирсэн. Би тэгт хөвгтлээ байсан 18 настай. За ингээд чамаа драмын театр жүжигчнэр аваад чи өнөөдөр энэ чээл одоо дамбын захаар гарын 5% жүжиг эдрийн дүр тоглоно гэж хэлэхэд бол би ерөөсөө тэр үедээ тийм агуу одоо том театрд ирсэн ч гэж мэдээгүй одоо юм мэдэхгүй л байлаа шүү дээ. Тэгэл одоо надтай ингээд энэ тайзан дээр юм жүжигэндээ орно гэхэд хүртэл би хүүхдээр л байлаа. Драмын театрт анхаарал 22 жилийн турш би хүүхдийн дүр тоглосон байдаг. Тэгээд дараа нь тэр үед чинь нөгөө драмын театр чинь 10 дугаар ангид төгссөн хүүхдүүд авч ийлээ. Надтай хамт өнөөдөр тэр театрт орсон 5 хүүхэд хүний маань нэг өнөөдөр Хөдөлмөрийн Баатар Цэрэн давг минь байлаа. Нэг нь болохоор зэрэг Цэрэн Багам аяа жүжигч Цэрэн Багам минь байлаа. Манай театр хажууд хүүхдийн театр байдаг. Тэгээ хүүхдийн театрын одоо урлагийн зүтгэлтэн чойсон гонодор уцаар яриад норлохоо чи манай хүүхдийн театрт ирээч, жүжигчнэр ирээч гэж хэлээд намайг авчирч ирсэн. Тэгээд би тэр хүүхдийн театрт ирээд за энэ хүүхдийн театрын жүжигчд гэдэг бол биднээс агуу холсоо байдаг юм байна. Тэр хүүхдтэйгээ хичнээн олон одоо хүнд жинтэй тийм хүүхдүүднүүдээ бариа тэрийг амлуулаад дээр нь жүжиглээд тэр шир юмны араас үгээ ярина гэдэг бол миний хувьд бол маш одоо давж чадахгүй юм шиг санагдаа. За би бол энэ жижигчээ гэхгүй. Та намайг зөв өөр ажиллаар аваач гэсэн чинь намайг туслан найруулагчаар авсан. Тэгээд цаашингуудаа 1 жил ажилласны дараа одоо төрийн сойргол Богино Лавсран гэдэг хүн бас одоо чи надтай хамт ажиллаач гэх. Тэр хүнтэй би 15 жил ажилд хүүхэлдэйн театрт ажилласан байдаг. Тэнд үг тоглоно гэдэг үл эмэгтэй хүний бол бас нэлээд ажил шаардсан тэр эртээ хүүхдийн зан ааш за тэгэл хөдөлгөөн дуу хоолой гэл ийм байдаг байхгүй юу. Тэгээ ингэж байж явах хугацаанд бол Болгарын Банчагийн зохиол Шавгар малгайн дүүл гэж жүжиг ирсэн. Тэр жүжигэн дээр болохоор нэг айлын охинд нэг айлын 4 ихэр хүүхэд дурлаж байгаа. 18 настай хүүхэд. Тэгээд одоо тэр дөрвөл дээр охинд одоо дурлал одоо сэтгэлээ илчилдэг тийм дэр. Тэгээ тэр дүрийг бол одоо найруулагч чи хий гэж өгсөн. Тэр нь яадаг вэхээр зэрэг ерөөсөө чиний хийх одоо энэ ялгах зүйл зүгээр шархан шар алга цагаан хар малгаал өмсөн. Тийм мак өмсөн. Тэгэл тэр 4 хүний характер чи өөрөөр тоглоно гэж надад хэлсэн. За тэгээ тэр чинь болохоор зэрэг надад бол маш хүн тусаж байгаа юм л да. Ягаад гэхээр би эмэгтэй хүн тэгээ 18 настай хүн тэгээд тэхэнд бол бас энэ жүжигчнүүд асар их одоо ажиллагаа ухаан судалгаа шаарддаг ч юм. Тэгээд тэрийн их чинь болохоор за тэгвэл ингэё одоо тэр хархан гэдгийн дээр юм чинь танхаавалмад хий. За тэр алган гэдгийг нэг залтай одоо тэр хүнийг залгих гэж байгаа юм шиг хий. Тэгээд нэг юу шархны нулгаан гэх тийм ээрүүдөө жоохон нэг тийм хий. За тэгээд цагаах нь болохоор үнэхээр л байж байгаа тийм хийя гэдэг ингээд хийсэн. Тэгэл ерөөс ингээд тайзан дээр эхлээл хархан болж гарчаал ороод эргээл цагаахан болж гарч ирээл ингэдэг байхгүй юу. Тэгээд тэнд бол маш их ажил одоо миний хувьд асар их ажиллагаа шаардсан. Тэр ч миний амьдрал бас их хэрэг болсон жүжигчин яаж одоо өөр тэр миний уран бүтээлийн цаашаа өсгөх гэж бас их нэмэр болсон гэж боддог.
Намайг одоо дараамын театрт 1968 онд орж явах зөвхөн ардын жүжигчин цэгэн тугай байхгүй. Бус тэр эрчин орлоо. За тэгэл одоо тэр мундаг улаан малгад усан жамцгой, цэвэн жууга, хан зург бүгд байлаа шүү дээ. Тэднийхээ л одоо заавар зөвлгөөгөр бид чи одоо би чи 10 дээд сургууль төгсөөгүй шүү дээ. 10 дугаар ангид өсөөд тэнд орсон. Тэр хүмүүсийн заавар зөвлгөөгөр л одоо тэр жүжигчин болж байгаа. Тэгэхэд намайг одоо анх тэр театрт ороход нөгөө нэг ардын чингоны хятадд тоглодог хүний Батачар байгаа шүү дээ. Батачарга намайг ингээд нэг том авгаа гэж жүжигэн дээр нэг негэр хүүхдийн дүр тоглох болж байгаа. Би ч одоо 10 дугаар ингээ 11 юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгээ тэр анх тэгээ тэр байж хат тэр Батачарга за миний наадах чи хар хүүхд шүү, негэр хүүхд шүү. Наа чи негэр бүжиг хийдэг шүү гэж хэлж байгаа. Тэгээ нэгэд би мэдэхгүй. Тэгээд за миний хөө маргааш бэлдээд өрөөрэй гэ. Тэгээ тэр үчин 68 он гэдэг чи дөнгөж телевиз үүсчихсэн. Телевиз үүсэд 1 жил болж исэн байхгүй юу? Тэгээд биш 68. Тэгээд би өнөө телевиз ингээ харж ирсэн чи ямар азар би ингээ нэг харуудын ингээ амьдрал харуулсан гэдэг баримтат кино гарсан чи тэн дээр ингээ хүмүүсийг бүжиглж байна. Оо ингэж бүжиглэх юм байна гэ. Тэгээ маргааш нэрсэн чи нөгөө Батачаргууд нэг 2 мод барыг цохоод. Тэгээд би бүжиглсэн байхгүй юу. Тэгсэн чи Батачаргуу өө за миний хөө жүжигчин болох юм байна. Яагаад гэвэл чи хүний хэлснийг авч чаддаг хүнийг жүжигчин гэдэг болохоос жүжигчин хүн төрдгөө маа. Хүний хэлж байгаагүй маш түргэн авч чаддаг хүний жүжигчин гэдэг чамд боломж өгнө гэж хэлжсэн. За тэгээ Батачарга манд хийс байхыг хүлжээлээ. За тэр одоо улаан малгатын Гүрэнбаатар тоглодог хүн бид хамгийн анх удаа театрт театрын ийм ээдгүүд байдгийг ийм ярих анхаарал гэж юу юм хэлээрэ гэж юу яаж ийд гэдэг жигмэд орж байгаа юм зааж байлаа. Тэгээд одоо ардын жүжигчийн орлогоо бидний хамгийн анхны цалин өхийн тулд ингээ бүх медалуудаа зөөгээд бидэнд ингэж гардаж өгчөөлээ. Би тэрийг их боштой тэр агуу улсуудын одоо хамт ажиллаж ирсэн юм шүү. Энэ хүмүүсийнхээ хайр хаалмжинд байсан юм шүү гэдгээ баярлж байгаа байхгүй юу. Үнэхээр амьдралын анхны хоног жүжигээрээ Монголын ард маш одоо их дуулан амьдралын анхны хоног гэдэг жүжигэн галзуу оюун ханд гэдгээр үлээрөөс тэр үед шуугалж лээс л та ер нь ямар мундаг жүжиг гарчваа гэд. Тэгэл тэр хөдөө хотогийнхан ямар сандаа их чинь хөдөө явж байгаад бид тэд баррикадаар хөдөө явж исэн чинь нэг суманд манайх ч одоо алтан бураадын алтан төлхөр жүжиг найрын ширээнийхээ уцтай яваад зэрэл чинь 10 жил явсан байдгийг хөдөө. Тэгэхэд ерөөсөө тэр зэрэл пиг байдаг байхгүй. Нэг суман дээр очиж тоглох гэсэн чинь зэрэл нэрдэг. Тэгээ манай театр баррикадын дарга мэгүр нараа байхгүй одоо ардын жүжигч мэгүр нараа мандал хаан тоглолын Ямсар хоёр манд дарга нөгөө очин клубын гадар яваад энэ сумын усууч яагаад ирж үзэхгүй байна гэд гүбэр гайхаад хэдүүлээ тэгсэн хоёр хүүхэн гүйжрээ намаа хараад ингээл инээлдэл яриад байна. Тэгэл би үүдэн дээр зогсож танах яагаад ирэхгүй байгаа юм бэ гэсэн чи инээлдээд та өөрөө орлогоо хаачаад гэдэхгүй юу. Яасан гэсэн чи одоо яг амьдралын анхны телевизээр гарч байгаа манай бүх сумынхан үздэг штеп. Одоо яг тэр жүжигээ үзэж байна гэд өө тийм үү гэж дараа нь зүгээр бүгдээрээ шуугаж ирээд үтсэн. Тэгээ дараа нөгөө намайг би тэр найрын ширээний уст ихний үзүүлэлт гарсан чи өө нөгөө оюун хаанд байж та оюун хаанд байж та гэж шуугаж ирсэн. Тэгээд тэр үл жүжиг бас нэлээд дуулан болж байсан. Тэгэл тэндээс л Монголын ард юм норлохоо гэж юм жүжигчин байдаг юм байна гэл. Тэгэл тэр одоо кинонд болохоор зэрэг нөгөө гал хам гэж кино гарч ирсэн шүү дээ. 2 анги кино гараад нөгөө шоронд нэг охин ордог. Тэрэн дээр би нэг 2 дугаар анги дээр нэг шоронгийн автомат болоод нэг барины шилний шигээ тэр ялтанд өгөө тэрэн тэгээ зодтолдог. Тэр хэсэг бас ингээл дуулаа нөгөө норлохоогоос нь тоосон гэл инээлдээ та тэн дээр тэгсэн гэл ярьж байхгүй юу. Тэгтэл дараа нөгөө одоо энэ жаргал сайхан урны хоёр над дээр та тэр 70 оюун гэдэг кино тоглоод байгаа гэж үгүй. Гэхдээ би сая шарангийн тоглосон шүү дээ. Та тэрэн тоглоод өгөөд тэр 70 оюун тоглосон. Тэн дээр нэг бас ингээд хөхний сууг нь булааж уучаад байдаг. Урнаа жүжигчнийхаа тэгээ тэрийг тоглосон чинь тэр маш бас их амжилттай болсон. Тэгээд ер нь тэгээ миний энэ кинонд тоглосон жижигчүүд том дүр яагаад ч юм ингээд үзэгчтэй маань одоо хүнд хүрчдэг. Тэгээ тэр болгон намайг өнөөдөр таниулж одоо норлохоор нэг юм жүжигчин байдаг юм аа гэдэг. Сая тэр намайг засгийн газрын ордноос ингээд шагналаа аваад гарч ирж байхад бол тэнд байсан бүх хүмүүс ингээл бүр баяр хүргээл бүр братана гэлдэгчсэн. Ноёгч бүр огшжил л штэ. Тэгээ та нартай баярлалаа. Энэ бол ард түмэн та нарын минь шагнал шүү. Та нарын минь өгч байгаа шагнал шүү. Нэрэл яг тийм штэ. Үзэгч байх бол би тийм бэ. Би дараамын театрт очиход
хүн болгон надад миний шааш эрдний минь байсан бэл гэж ярьж байгаа хөө. Миний хүүхэн бол 14 дугаар сургуулийг 10 дугаар ангид төгссөн хүн баггүй юу. Тэгээд 7 дугаар ангид байхдаа сургуультай миний өсгөж хийж өгчөөсөн хүн байгаа. Тэгээд ер нь 14 дугаар сургуульд хамгийн анхны дээр бүх ангидаа ингэж 7 дугаар ангидаа бүх ангиудаа нөгөө яригч тавиад ингээд тэр бүр өсгөж ажиллаж байсан хүн байдаг шүү дээ. 10 дугаар ангид төгссөн хүн шүү дээ. Тийм баг багтаа тийм арааж сонирхдаг байсан. Тэгээд тэр тэрнийхэн дараа нөгөөдөг чинь тэр сургуулаа төгсөө. Тэгээд хүүхэд дараамын чадварт ирж ажиллаад тэгээд дараамын чадварт ирж ажиллаад тэндээ тэгээд эхлээд гэрэлд ажиллаад ямар сандаа гэрэлд энэ нуруунд хөрөхгүй энэ хүүхдээ гэжсэн. Цөөлдөө тэгээ нөгөө минь одоо дуу хөгжмөө тавьдаг болоо тэнд байгаа бүх техникээ өөрөө засдаг болсон байхгүй. Тэгээд өнөөдөр миний хүүхэн би одоо ингэж боддог байхгүй. Энэ шагнал миний хантай холбоотой шагнал да. Тэгээд миний хүүхэн бол тэр чатард байгаа одоо тэр бүх зүйлээ одоо хан чатарт орохтол ерөөсө тайзан дээр нь цагаан холоо. Одоо гудамжинд байдаг цагаан холоотой. Регулятор нь болохоор чатрын шаландар байдаг юм Оросын тийм байсныг миний өгөө өөрийнхөө гадаадаас юу авчираад анх тэр гадаадын тэр Унгарын техник тавих тэр соёлын яамнаас хүн ирж ирээд за энд Эрдэнэ гэдэг нэг хүн байдаг гинэ. Энэ биднээс одоо гаднаас мэрэгжилт уурж авчирч тавиулах гэж байна. Тэгээ чи тавьж чадахгүй тэгвэл одоо их мөнгө орох гэдэг нөхөр. Гэхдээ тавиул да яагаад бид чадахгүй гэдэг. Тэгээд тэр техникийг өөрийнхөө чатрынхаа одоо гэрлийнхаа ажилчдтай алтай очроор тэгээд баатар тэр хүмүүстэйгээ одоо Монголд одоо анх удаа тэр техникийг тавиад дараа нь гэрлийнхаа бүр Японы аппаратууд авчир тавиад тэгээ одоо та нэг дараамын чатрт орохт бол 2 давхрын тэр ард талд гэрлийн өрөө байдаг 3 давхрын дээд тэнд байдаг шөөмө тавьдаг бүх өрөөг миний өөрөө тэр ханаа цоолж бүх юма тавьж тэр миний үг анх хийжсэн байхгүй юу. Тэгээд миний үг одоо 3 жилийн өмнө бурхан болох нөө яг чин чатртаа орж чадахгүй. Одоо тэр хүний хийсэн бүтээсэн тэр агуу тэгээд ерөөсөө Эрдэнэ маань ерөөсөө бүх урлагийн бүх техникүүдийг хойноос захиалж авчирж өгдөг өөрөө аваачиж монтажлдаг тийм агуу хүн байлаа шүү дээ. Тэгээд ямарсан нэг чатарт орох нөгөө зэрэгт ордог хонхгүй шүү дээ. Тэр хонхыг ингээ өөр хонхны чимээ авчираад тэрийг яг тийм хонх болгож битсэн. Тэрийг сонсоод их чинь уйлж чадахгүй. Тэгээд намайг би чатартаа очимоороогүй байна гэсэн чинь урлагийн ажлын холбооны дарга тунгалаг намайг тэнд оруулахын тулд энэ оюун багшны шагналыг чамд өгөх гэж чи чатарт оруул гэдэг. Тэгээд их чинь одоо 3 жил чатартаа очиж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр ингээд чатарт орохоор хүн болгон миний өмнөг ярьж миний Эрдэнэ үнэхээр одоо сайхан таны хааны их сайхан хүн байсан шүү гэж ингэж ярьдаг. Би энийг би намайг энэ шагнал авахд миний үг тэнгэрээс намайг харж байгаа баха гэж бодож байна. Чин одоо 2 охинтой. За миний том охин бол ингээд хүнсний технологич одоо гадаад сургууль төгсөж ирсэн. Тэгээд одоо технологич одоо бол миний охин ижигээ хараал сууж байна. Тэтгэвртэй гарцсан. Бага охин маань одоо базар ханддаг маань яг аавынхаа мэргэжлийн эзэмшээд хүүхдийн чатар дууны найруулагч гэж байна. Тэгээ яг энийг ажиллахад яг аав нь миний гардаж энийг ажиллуулсан. Тэгээд би бас бахархдаг юм. Японы одоо энэ хүүхдийн чатар Японы анх төхөөр авчирхад миний өвгөн өөрөө хөөсөлдөж Японоос авчираад өнөөдөр яг Монголын чатарт ямар гэрэл техник байх хэвээр ямар гэрэлтүүлэг байх хэвээр гэдгийг яг утгаар нь захиалаад өнөөдөр авчираад яг одоо хүүхдийн чатар тэр техникүүд ажиллаж байна. Тэрэн дээр охиныгоо одоо зааварчлаад тэгээд тэнд байж байгаа байхгүй юу. Тэгээд миний охин бол баяр би аавынхаа мэргэжлийг эзэмшсэн. Юу ч байхгүй миний охин ч бас л яг дээд сургууль төгсөөгүй. Тэгээд ийм удам тавьсан ингээд би одоо их баярлдаг шүү дээ. Одоо хань миний урлагийн би өөрөө миний охин урлагийнх үндэ баярлж авдаг. Чатрахаа алтан тайзан мөрөхөд би үнэхээр хамар шархаж уйлдаа. Баярлалаа алтан тайзан минь би энэ чатрд би дөнгөж л юугаач мэдэхгүй 18 таа охин гэрэл би өнөөдөр ингээ нэртэй төртэй болсон минь таны алтан тайзны минь боёо. Таны минь боёо шүү тандаа баярлалаа гэсэн. Тэгээ миний бүр үнэхээр ингээд самсаа шархаж байсан. Даваасран чадлахгүй байсан. Хүүхдийн чатрахаа тайзан дээр ч гэсэн би мөргсөн. Яагаад гэвэл эндээс би бас л олон сайхан мэдэж олон сайхан аз жаргалаар дөрөн 15 жил байсан шүү гэж би баярлсан. Үнэхээр сайхан үе байсан. Тэр
гоё би насан туршдаа тэр хүүхдүүдтэй хандаж байгаа юм чинь. Алга ташгаа алга ташлалт нь хүртэл юм бүр бороо шаарж байгаа юм шиг тийм гоё юм байдаг байхгүй юу. Хүүхэлдэйн театрт орчихвол би ингээл үзэгчд ингээл харах тэр хүүхдүүдийн тэр жүжигийнхаа дотор хариулж байгаа тэр генийн цагаахан итгэмт хий байгаа тэр баатруудаа хайртай байгаа. Их ч тэр алтан төлөөрөд хүүхэлдэйн театрт орчиход тэр нөгөө данаалд одоо хүүхдүүдээ ингээд би заримдаа ингээд та нар тоглож байгаа юм гэсэн дуу хийж болох уу гэхээр тайсны хажуу микроноор дуу хийдэг байхгүй хөөрхөн хүүхэлдэйнүүд гараад ирэхээр тэгээ данаалд дуу хийдэг байхгүй. Тэгээ яг данаалд дуу хийгээд ингээд дуурахаар зэрэл бүр амар хөөрхөн баярлаад нөгөө одоо хөө хэрэг тэгнэм гайл ингээд байхгүй. Тэгэхээр зэрэг хүүхдүүд их баярлдаг. Тэгээ заримдаа ноёш нь бас тэр тоглолтод нь орно эмээ болно бас намайг хөөрх юм тааварж өгөөч гэдэг ингээд байхгүй. Тэгэл нөгөө хүүхдүүдээ би ингээд хэлтэн заримдаа нөгөө хөөрхөн сэтгэлдээ зарим нэг жүжигэн дээр нь бас ай болоод өөрөө тэрнийх нь үгээ бичүүлээд нөгөө манай жүжигчдэд оруулчихад манай лавсан жүжигчдээд шүү дээ. Тэгээд нар сарны хотхон дээр өөрхөн муур зургийн дуг бичээд нэг ай хөнгөнөд оруул гэж манай лавсан тэгдэг. Тийм гоё хүнтэй ажиллаж байлаа шүү дээ. Тэгээд тэгэхээр зэрэг хүүхэд гэдэг бол ямар гоё би насан туршдаа ийм гоё хүүхдүүдэн донд ирсэн хүн чинь залуу байхаас яах юм бэ? Тэгэл одоо үнэхээр гоё шүү дээ. Одоо тэр намайг үзчихсэн, Буратино үзчихсэн, тэр одоо тэр чинь нөгөө 10 жилээр жагсаж иж үздэг байлаа шүү дээ. Тэгээд зэрэг ингээд Буратино тоглоод намайг зэрэг рүү орохоор хүүхдүүд чинь нууч шүү дээ. Гараа бас хааваа энэ Буратино гэхэр зэрэг чинь мэдхгүй танд хэлэхгүй гэдэг байхгүй. Тэгээд тийм хөөрхөн үзэгчд байж хахад би яаж тийм дотор чинь одоо үргэлж тэрийгээрээ ингээ хүүхдийнхээ бүх дууг мэднэ хүүхдүүдэд гадуур ингээл зарлал хүүхдүүдтэйгээ явах чи үнэхээр би бол нэр азтай хүн л дээ. Карло намайг ингээд хүн болгосон шүү дээ. Тэгээ манай Карло намайг чи намтай хүн болоорой, эрдэм намтай хүн болоорой гэж хэлсэн байхгүй юу? Тэгээ би сургууль явна ингээд явж хагаад тэгээ цаандаа би нөгөө юута таарад муур үнэг хоёртой таарад тэгээд би тэндээсээ цаашаа зугтаж явж хагаад тэгээд нөгөө юу яагаад нөгөө надад нөгөө нэг зоос өгсөн мөнгө нөгөө хоёртоо алдчихад тэгсэн штэ. Тэгтээ яхаа би алаад авсан байхгүй юу. Тэгээд манай Карло надад нэг гоё дуу зохиож өгсөн байхгүй юу. Би та нарт уулж гэдэг хөө. Байгаал зандан байхад минь байгаал ихээс өвлөж авсан. Дархан эцгийн миний бурхан ухаан. Даруухан өсгөж ариухан болгож намайгаа Би Буратино Басна би өөрөө мөнхөд энэ хүүхдүүдийнхаа төжөө зүтгэж явсан. Тэгээ ийм хөөрхөн одоо студид намайг үнэхээр одоо хүндэтгэлээр урьж оруулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ энийг үзэгч бяцхан одоо бүх хүмүүстэй хүүхдүүдтэй энэ студиг үздэг бүх хүмүүстэй таануудаа хамгийн сайхан аз жаргалыг хүсэн ерөөе. Ерөөсөө хүн ертөнцид штэ хамгийн гол нь бүх юмыг сайн сайхнаар бодож тэрэндээ итгэж тэр хүмүүстэй бүх юмыг хайраа зориулж исэн цагт ийм их сайхан аз жаргал байт юм шүү. Би ч гэсэн бүх хүмүүс дандаа сайн сайхан яваасаа гэж хүсэж мөрөөж идэг. Та нарын минь ажидөөс өргөж бүртэж өргөж азтай жаргалтай одтой хэмэртэй яваарай гэж та бүхэндээ хүсэн ерөөе. Та нар ч гэсэн миний хамгийн хайртай үзэгчд ч юу. Та нар энэ энэ нэвтрүүлгээ үзэж эндээс өшөө сайхан олон юм хараарай. Та нартай баярлалаа хүүхдүүд минь. Хамгийн сайхан бүхний хүсэн ирвэ.